8X100 элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх математикийн сургалтыг танилцуулж байна. Математикийн сургалтаар улсдад хэрэгүүлэх 1, 11, 31 олонлог эхлэл сургуулиудын шилдэг багш нарын хамтран зохиосон 8X100 өөрийгөө бэлтгэх математикийн тестүүд номын дэргэдэх албан ёсны сургалт бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх чиглэлээр тэргүүлэх амжилтыг гаргасаар байна. Номыг бол одоо манай математикийн шилдэг багш нар хамтарч хийсэн байгаа. Үйл ажиллагаагаа явуулаад 3 жил болох хугацаанд их элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэлийн хувь улсын дунджаас 2-оос 2.5 дахин өндөр байсан том амжилтыг үзүүлжээ. 2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн өндөр оноотой эхний 100 сурагч дотор манай сургуулийн 12 сурагч жагсаж байсан бол 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноотой 14 сурагч, 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй 4 сурагч, 600-аас дээш оноотой 70 сурагч байсан бөгөөд дундаж оноогоо тархалтаар нь тооцвол улсын хэмжээнд их нийт сурагчдын эхний 10% багтах чанарыг үзүүлсэн байна. Манай сургалтанд Улаанбаатар хот төдийгүй ар хангай, Дорнод, Завхан, Өмнө говь, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэн аймагуудын 60 орчим сургуулийн давхардаагүй тоогоор 200 гаруй сурагч хамрагджээ. 2015 оны төгсөгч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 97 гүйцэтгэлтэй хийж 700 оноо авсан. Сургалт бол өдөр болгон 5 цагаас 9 цагийн хооронд явдаг байгаа. Өдөр болгон шалгалт авдаг учраас хүүхдүүд хариултууд бүглэх болон цаг баримтлах чадвартай болдог. Өдөр бүр 17-оос 18 цаг 30 минутын хооронд элсэлтийн ерөнхий шалгалтын төвшөнд дүүцэх шалгалт явагдана. Ингэснээр бодлого одох мэдлэг чадвар сайжирна. Ерөнхий боловсролын математикийн агуулгыг бүрэн хамрах элсэлтийн ерөнхий шалгалтанд ирж болзошгүй бодлогод бүхий тестийн шалгалттай ажиллана. Тест буюу хариултын хуудас бүглэх чадвар сайжирдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтанд гэсэн сурагчдын 90 орчим хувь нь ямар нэг байдлаар хариултын хуудас бүглөхдөө алдсан байдаг. Мөн цагийн баримжаа сайтай болдог. Өдөр бүр элсэлтийн ерөнхий шалгалтад ойролцоо хугацаатаагаар шалгалт өгснөөр цагийн баримжаа сайжирч, цаг хуваарлалтай тохируулдаг, дадал суудаг. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд сандардаг зүйл үгүй болно. Шалгалтанд орж байгаа сурагчид сандарснаасаа болоод чаддаг бодлого чадахгүй байх, дутуу бодох, буруу хариулт сонгох эрсдлүүдийг гаргадаг. 18 цаг 30 минутаас 20 цаг 30 минутын хооронд шалгалтаар авсан бодлогуудын бодлолтыг хийн. Дараа бодож чадаагүй бодлогоудаа багшаараа дагаан тайлбарлуулж бодуулахад бидэрт илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдаг. Ерөнхий боловсролын хүрээний бүхэл шийдвэрийн янз бүрийн бодлогуудыг бодож тайлбарлаж мэдлэгээ баттгана. Хоцрогдож хаягдсан мэдлгүүдээ нөхөж авдаг. Тэр өдөрт авсан шалгалтаа тайлбарлаж бүх бодлогын зааж өгчөөд гэрт яг адилхан төрлийн бодлогоодыг өгдөг. Тэр бодлогоодыг бодсноор өнөөдөр сурсан зүйлээ мартахгүйгээр авч үлдэх боломжтой. 20 цаг 30 минутаас 21 цагийн хооронд дээлийн сурагчдын хоцрогдсон байдаг магадлал, уламжлал, интеграл, тригонометрийн хичээлүүдийг эхнээс нь ойлгомжтой байдлаар заадаг. Энэ жилээс үндсэн сургалтаас гадна хоцрогдол арилгах болон гүнзгий сургалтыг давхар явуулж эхлээд байгаа бөгөөд өөрийн ном сурах бичигтэй цор ганц сургалт юм. Оюунлаг толгоогоо хөгжүүлцгээе, хичээцгээе, хөдөлмөрлөцгөөе.